Ивент итгэгч Skytel. Сайн байцгаана уу? Линк тамхиг байна. Эхлээд сурч эхэлсэн 1 жил. Тэгээд яг ингээд зангидж явагтаад 2 жил. Тий. Зангидж яваг. Тий. Манайх бол ер нь өдөр болгон бэлтгэлтэй байдаг. Тэгээд ямар ч өдөр бэлтгэлтэй байдаг. Тэгээд бид нар энэ бөмбөрчнийгээ тарахыг үл орой 5-аас ил 7-8 хугацаанд ер нь орой болгон тэгж бэлтдэг. Тэгээд таа тэнцээд өдрүүдээ бүр оройтох өдрөш байдаг. Чоко ахын санал бол гайгүй хүлээж авах гэж бодсон. Тэгээд нэг юм хатуу шүүн гэвэл гэтээ бид нэг дуугаа нэг сайн бэлдсэн гэх сайн тоглолтог нэг гартаа оруулсан болохоор гартаа хийм тийм болохоор нэг гайг болсон. Гара. За. Гара мавта. Гара. За гара. Хава гара. Хоп. Яа. За дэше. Зэрэг рүүгээ. Яа. Гара. Яа. За сайн байцгаана уу? Сайн. За ямар хамтлаг гэлээ? Чоко хөхтөд. Ой. Хоёр ахыгаа юу гэж хэлснийг битээ мартаарай. Юу гэж хэлвэлээ? Чокогийн хөхтөд. Нөө чөктөд. За тоглосон малыг. Яг итгэж чокогийн хөхтөд. Тий. За одоо ингээд яг энэ хувцалсан шигэ байж чадах уу? Чадна. Ха? Амлаж гин үү? Амлаж гин. Хөө. Амжилт.
За Чукаха ямар сайн бэлдсэн юм бэ та одоо. Би гайхлаа Чукаха гэнгүүт юу лээ би миний хүүхдэд ч юм биш гэж. Яа, бодоо олгоч ш тий. Танай энэ хамтлаг дотроос ганцаараа бүр сор болж гялзаад байгаа хүн яхааргүй. Тэгээ эмэгтэй рок дээр нь эрдэмтэн дуулаа шиг нүдний шилтэй байх юм би анхудаа тарлаа. Энд чи янзын зохицол болдго юм байна штэ бас тий. Та нар үнэхээр Чукагийн хүүхдүүд мөн байна шүү. Яана. Баяр үргээ. За Чуках Надад айгуу гоё дурсамж төрж байна. 1989 онд харан хамтлаг анх байгуулагдаад ийм хадаастай хүртэх юмсээ тэр нь ард нь ямар ч тийм юу байхгүй энийг ураад бодболкын ураад тийм болж исэн үе маань санагч байна. Тэгээд та нар харсан чи яг тэр үе надад санагдаад тэг маш гоё байна. Би бол cover да бүр ийм амьд хөгжим тоглодог. Тэгээд ийм хөөрхөн хүүхдүүд ингэж тоглоно гэдэг бол тэг үнэхээр гайхалтай байлаа. За баярлалаа. Сайхан байлаа. Энтэй бол Чуках бол одоо надтай санал айгүй нийлэх байх. Одоо нөгөө нэг зарим нэг залуу өсвөр үеийн хамтлагууд ч юм уу те тайз нар гарчаад үлбийгээл те ямар ч реакц авахгүй те ямар ч эмоц авахгүй. Бүр мэрэгжлээ тий. Тийм байдаг шүү дээ. Бараг одоо бараг гарцсан хамтлагууд. Оо тийм. Тэрний хажуу та нар бол бүр сайхан бүр ингээ те толгоон болгоо гэж хэлмэл Ямар ч байсан худалцаа тий. тэрийг бол ядаж хичээж байгаа байхгүй тэгж тэр бас юугаа моментд орох гэж те ганцхан л хэлэх юм байна. Дуучин жоохон хангалтгүй байлаа. Бусдыгаа бодвол маш жоохон сул талтай гэж бодож байна. Ажиллах хэрэгтэй гэж хэлсэн шүү дээ ахчаа. Шаа гоё ажил. Сонс юм. одоо ингэ бид дөрөв сууж штин ч тий. Таад гарч ирээл хин нь хамгийн их таалагдчихээн та нарт. Rocktvie. Чи рок дуучтэй. Ямар амархан хурж энэ хүүхдийг хамтлагаасаа гарга. Би үнэс цааш тусалж чадахгүй нэ өөртөө. За одоо шийдвэр гаргах цаг болсон. Сул холбоосон дээр анхаараарай. Тэгэх юм бол та улам илүү бэрхчин. Миний өв тэнцлээ. Аав нь ингэж бодож байна миний хүүхдүүд. За ингээд Тийм амар тий. од болон гэлцхийг та бүхэндээ өрөөй. Тэнцлээ. Чимгээч. Та нар рок хамтлагийн шинэ үе шүү. Тэнцлээ. За ингээд юу гэж хэлнэ гэж чинь та нар бол ирээдүйн рок попынхныг өнгөлж яваарай. За ёо. Та нар дөрөв тэнцлээ. Амьд хөгжмийн акулуудтай бараг энэ тэнцэх хэмжээний үзүүлбэр үзүүлсэн бяцхан оролцогчд маань шоуны маань тайзыг ёстой л дөргиох шиг боллоо. Олон янзын үзүүлбэр үзэж дуу хоор сонссон шүүгчдэд маань рок хэмнэлийг мэдрүүлж дараагийн шатандаа тэнцэж чадсан дүүнартаа баяр хүргэе. Ариаслаг монголчууд шоуг үзэж байгаад баярлалаа. Хэрэг та илүү сонирхолтой онцгой үзүүлбэр үзэхийг хүсвэл манай YouTube сувагт мэдээрэй.